Булган аймгийн үндэсний бүхий холбооны дээг жаягийн баг Эрдмийн өргөө цогцлбор сургууль хамтран ирээдүйн аваргууд үндэсний бүхий барилдааныг энэ сарын 28-ны өдөр зохион байгууллаа. Энэ удаагийн барилдаанд Эрдмийн өргөө цогцлбор сургууль, Булган сумын 1-р бүрэн дунд сургуулийн өс өрийн 64 бүх 2 насны ангиллаар ураг мэхийг уралдуулсан юм. За энэ тэмцээнийг 3 дахь жилдээ зохион байгуулж байгаамаа. Гол зорилго нь Монгол үндэсний бүхий ууламжлалыг үр хойчтой үлдээх, зөв хүн болох, зөв Монгол хүүхдийн хөтөлбөр өрөөнд анх цэцэрлэгийн насны хүүхдээс эхэлсэн юм байна. Цэцэрлэгийн насны хүүхдийн анх цэцэрлэгийн насанд одоо хүүхдүүд заагаад тэгээ тэр 2-3 жилийн дараа нөгөө хүүхдүүд 1-2 дугаар ангид одоо орчод байгаа. Энэ барилж байгаа хүүхдүүд байна. Тэгээ энийг уламжлал болгож одоо энийг дахиж одоо залгуулсан энэ цэцэрлэгийн наснаас сургуульд орсод нь баттцахж энэ барилдааныг хийж байгаа юм. За тэгээд энэ барилдааныг энэ жил хийхэд тус одоо Жон хамтарч нэрмжилт Эрдмийн өргөө цогцлбор хамтран зохион байгуулах гээд ингээ Булган аймгийн үндэсний холбооны жаягдгийн багтай хамтраад энэ барилдаанд зохиож байна. Монголын үндэсний өв соёл болох 93 наадмын нэг болсон үндэсний бүхийг ирээдүй хойч үе хүүхэд багчуудад таниулах, Монгол ёс суламжлалаа өвлүүлэх зорилготой энэхүү барилдаан энэ жил 3 дахь удаага зохион байгуулагдаж байгаа нь энэ юм. Хүүхэд багчууд эцэг эхчүүдийн өргөн хүрээг хамарч байгаа. Энэхүү барилдааныг цаашид жил бүр тогтмол явуулах зорилтыг тавьж байгаа юм байна. Миний дүү хэн гэдэг вэ? Чавха. Хэдэн настай вэ? 6. Аль сургуульд сурдаг вэ? 1-р жил. За хэддэх удаага бүхий барилдаанд орж байна? 6. За урд нь бүх барилдаад ямар амжилтууд гаргаж ирсэн бэ? 3-аар 1 үйл. Тийм медалууд авч ирсэн үү? Аха. За ирээдүйн аваргууд үндэсний бүхий барилдаанд 2-р ангийн төрөлд миний дүү төрүүллээ баяр хүргэе. Баярлалаа. Хэн гэдэг вэ? Баасан жаргал. Хэдгээр ангид аль сургууль сурдаг вэ? 1-р жил. 2-р анги. За өнөөдөр барилдсан хүүхдүүдээс хэн хамгийн их хүчтэй, хэн миний дүүтэй хамгийн их өрсөлдөгч сайн барилдсан бэ? Бүгд хүүхдүүд сайн байсан. Миний дүү ирээдүйд ямар мэргэжилтэй болъё гэж бодож байна? Үндэсний бүхээр цаашид барилдах уу? Барилдана. За амжилт хүсье ирээдүйд авраг болоорой. За тэгэхээр манай үндэсний бүхий холбооны жаягдгийн багийн гишүүд доос 3-4 жилийн өмнөөс бид нар ингээд анх цэцэрлэгээс нь эхлүүлсэн байна энэ барилдааны. Тэгээ одоо ингээд саяны үзүүрлж байгаа дашнам гэж банд байна. Тэр гэхэд одоо 2-р цэцэрлэгт байхдаа төрүүлж ийсэн. Жавхлан тод мөн төрүүлж ийсэн насандаа гэдэг. Ингээд шөвгөрж ийсэн гэдэг. Ингээд энэ хүүхдүүд маань дээшигээ ингээд сайхан барилдаад явна. За засвал хийж байгаа хүүхдүүдийн хувьд бид нар бас л багаас нь ингээд засвалыг сонирхолтой хүүхдүүдийг аваад тэгээд зааж сургаад одоо ингээд цаашлуулаад цоллооцсууд бэлтгэх талаас нь хүүхдүүдэд хөгжүүлээд явахаар. Тэгээ энэ маань бол ингээд доороосоо уламжлагдаад ингээд дээшигээ яваад ингээд аваргууд болох гэсэн ийм л зорилготойгоор одоо жаягдгийн багаас бол санаачлалцсан ажиллаа. Тэгээ энийг бас манай Эрдмийн өргөө цогцлбор сургууль энэ удаагийн тэмцээн дээр бол санаачлал гаргаж энэ тэмцээнийг зохион байгуулъя. 1-р анги 2-р анги дээр гэдэг. Тэгээ үргэлжлээд энэ маань 3-4 дугаар ангийнхны дунд гээд ингээд дээшигээ өксөд явах байх гэсэн ийм бодолтой байна.